Дараагийн мэдээг танилцуулъя. Зүгийн бол болон за түүний эрүүл мэндэд авчрах ашиг тусын талаар олон судалгаа хийгдэж байгаа юм байна. За энэхүү судалгаанаас үзэхэд зүгийн бол нь хоолойн өвдөлтийг намдаах, унтахад туслахаас ахуулаад эдгэрэлтийг түргэсгэх, чихрийн шичин болон зүрхний өвчний эрсдэл хүчин зүйлийг буруулах зэрэг эрүүл мэндийн олон төрлийн ашигтай болох нь тогтоогдсон байна. Зүгийн балны хүчлэлэг чанар нь бактерийн өсөлтөөс урьдчилан сэргийлэхэд боломжтой болвол нэгтрэл болон наалдамхай чанар нь осмосын даралтыг бий болгож бактерийн өсөлтийг хязгаарладаг байна. Зүгийн баланд агуулгадах бусад нэгдлүүд нь өрөвсдийн эсрэг болон антиоксидантын нөлөө үзүүлдэг. Зүгийн балны 20 орчим хувь нь ус агуулдаг юм байна. За үлдсэн 80 орчим хувь нь хурдан шингэдэг моносахарид болох энгийн сахараас бүрддэг. За мөн фруктоз, глюкоз зэрэг голчлон байдаг юм байна. Бага хэмжээний сахароз бусад бодис бол зүгийн баланд агуулгаддаг. За эдгээр нь бол цусан дахь сахарын хэмжээг янз бүрийн түвшинд бас нэмэгдүүлж болзошгүйг анхааруулдаг. За гликемийн индекс гэж байдаг. За энэ нь бол хоол идэж уусны дараа тухайн цусан дахь сахарын хэмжээ хэр урдан өсдгийг хэмждэг ийм үзүүлэлт юм байна. Австралийн зүгийн балнуудын хувьд гликемийн индекс нь 35-аас болон 72-ийн хооронд бол хэлбэлзэж байдаг. За ихэнх хүнсний шошгон дээр гликемийн индексийг мэдээллийг нь бол агуулдаг юм байна. За зүгийн бал нь мөн витаминлэг чанартай витамин А, B2, B1, B6, за витамин С болон эрдэс бодис болох кали, магний, төмөр, цайр, амин хүчил, за ургамал зүгийн бал шавжны шүүрлэлээс ялгадаг ферментүүдийг агуулгаараа онцлогтой. За эдгээр шимж хэдэж бодсон зүгийн хаанаас цэцгийн тоосоо цуглуулсан. За зүгийн бал хураасан хугацаа хэр удаа хадгалнаас хамаарч өөр байдаг юм байна. 2015 онд Кафпер нэртэй сэтгүүлд тойм гаргасан. За үүндээ бол цочмог түлэглэлт шарах, архаг шарахыг эмчилгээд зүгийн бал ямар үр нөлөөтэй байж болох талаар бусад гадуур хийгддэг эмчилгээ болон болтын эмчилгээтэй харьцуулан судалсан байна. Зүгийн балаар болт хийсэн тохиолдолд 2 дугаар зэргийн түлэгдэлтийг уламжилт болтын материалаас 4-5 хоногийн хугацаанд хурдан эдгээд гэдэг нь тогтоогдсон. За энэ нь бол өндөр түвшний нотлогооноос гарч нотлогдсон байгаа юм байна. Харин мис заслын дараа халдвар авсан шархыг зүгийн балаар илүү хурдан эдгээдэг гэсэн судалгаа бас хийгдсэн. За энэ судалгааны үр дүн нь бол дунд зэргийн нотлогоотойгоор нотлогдсон байгаа юм байна. 2022 онд Манука болон эрүүл мэндийн зэрэглэлийн зүгийн бал олон эмэнд тэсвэртэй бактерийн төрөл зүйлийн эсрэг нингийн эсрэг үйл ажиллагаа өгнөлтгийг нь судалгаа хийж үзсэн. За бүх зүгийн бол нь ихэнх төрөл зүйлийн хувьд үр дүнтэй бөгөөд антибиотик тэсвэртэй халдварын үед хэрэглэх боломжтой болох нь судалгаагаар тогтоогдсон. Зөвхөн бохирдуулагчийг нь арилгаж боловсруулсан аюулгүй байдал бактери эсрэг стандартыг хангасан ариутгсан эмнэлзүүн зэрэглэлийн зүгийн балыг эмчийн загварын дагуу хэрэглэх боломжтой гэж судалгааны судлаачид дүгнсэн байна. За мөн зүгийн бал хүний нойронд ямар нөлөө үзүүлдэг талаар бас судалгаа хийж байсан байна. За нэгэн туршилтаар эмнэлэгт хэвтсэн 68 насанд хүрэгчдийн нойрны чанарыг харьцуулсан. За тал хувьд нь бол өдөрт 150 мг сүү 2 удаа уулгасан. За дээрээс нь зүгийн бал 30 г нэмсэн ийм холимгийг өгч байсан юм байна. За тал хувьд нь бол харин ийм холимог шингэн бол өгөөгүй байна. За ингэснээр зүгийн бал хэрглэж байсан холимог бүлгийн хувьд бол 3 дахь өдрийн дараа илүү сайн унтаж байсан харагдсан байна. За гэвч эдгээр үр дүн нь нэг талыг барьсан байж болзошгүй гэдгийг анхааруулж байгаа юм байна. За оролцогчдын хувьд зүгийн бал сүү авч уух нь бол тайвшралтыг бий болгосонтой холбоотойгоор бас хурдан хугацаанд унтсан байж болзошгүй гэж судалгааны судлаачид анхааруулж байгаа. За зарим зүгийн бал нь бас сэтгцэд нөлөөлөх буюу оюун ухааныг өөрчлөх үйлчилгээтэй байж болзошгүй гэдгийг бас анхааруулга гарч байгаа. За энэ нь бол галзуу зүгийн бал гэж нэрлэгддэг ийм бал нь бол рододерин зүйлийн ургамлын нектараас гаралтай бөгөөд байгалийн гаралтай перкамологийн болон хортой нөлөөлөл үзүүлдэг грантисон агуулдаг юм байна. За үүнд бол дотор мухаарах, толгой эргэх, цусны зардал буурах, за мөн хүнд хэлбэрийн протокарди буюу зүрхний цохилт хэвэн бос болж удаашрах, за мөн мэдрэлийн хүндрүүлэл тэр байтугай амь насанд аюултай зүрхний хэм алдагдалт үүсгэдэг ийм болохыг анхааруулж байгаа юм байна. За Австралид бол галзуу зүгийн балыг импортлох зарх нь хууль бус боловч зарим орнуудад бол зардаг юм байна. За тухайлх юм бол Балб, Турк зэрэг улсууд эдгээр зүгийн балыг эмийн болон сэтгцэд нөлөөлөх шин чанартай зорилгоор бол түүхэн хугацаанд ашиглаж ирсэн ийм уламжлалтай байгаа юм байна. За хэдийгээр зүгийн балыг бол хоргоожуулж ашигладаг боловч энэ үйл явц нь зарим төрлийн бактерийн спорыг устгадаг юм байна. За үүнээс болоод зүгийн балыг нэг нас хүрээгүй нэрэ болон дархлаа сул хүмүүс хэрэглэхгүй байхыг судлаачид эрдэмтэд анхааруулж байгаа юм аа.